3 дугаар шатлалын буюу улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн даргаыг сонгон шалгаруулалт эд өрнөж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажилласан нь чөлөөлж төр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаамаа. Өнгөрч баасан гарагт нийт 15 эмнэлгийн даргаыг сонгон шалгаруулалт болж урьдчилсан дүнгээр хамгийн их оноос 10 эмнэлэгт өрсөлдөгч тэнцсэн дүн аваад байгаа бол 5 эмнэлгийн дараад өрсөлдөгч хангалттай дүн үзүүлээгүй тул шалгалтанд тэнцээгүй байна. Нийт 15 ажлын байранд 61 хүн материалаа ирүүлснээс ярилцлагын болон ур чадрын шалгалтанд тэнцсэн 22 хүн өнөөдөр англи хэлний шалгалтанд оржээ. Нийт сонгон шалгаруулалтанд ирүүлсэн 61 хүнээс 51 хүн нь одоо сонгон шалгаруулалтанд орсон. Эхний сонгон шалгаруулалтаар 7 хүн хасагдсан. Бидний одоо тавьсан шалгуулт таараагүй учраас за 3 хүн бол өөрснөө нэрээ татсан байж байгаа. За ингээд нийт 51 хүн сонгон шалгаруулалтанд ороод эцсийн дүнд бол 22 хүн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ийм мэдээтэй байна. Одоогоор бол. За бид нар тэгээд бүх энэ сонгон шалгаруулалтыг гаргаад төрийн албаныхаа салбар зөвлөөр дөнгөж сая хилцүүлээд бид нар шалгалтынхаа дүн өргөн бариад байна. Англи хэлний шалгалт өгсөн 22 хүнээс 15 хүн тэнцэж өрсөлдсөн ажлын байранд очих учиртай. Гэхдээ зарим ажлын байранд нэгж хүн тэнцээгүй тохиол гарсан тул энэхүү асуудлыг төрийн албаны зөвлөлд тусдаа хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Мөн сонгон шалгаруулалтанд эмнэлгүүдийн хуучин дараагаар өрсөлдсөн ч хэн шалгалтанд орсныг мэдээлэх боломжгүй гэлээ. Бид нар одоохондоо нөгөө төрийн албаны салбар зөвлөлд барьсан эцсийн шийдвэр гараагүй сүүлийн шалгалтын дүн гараагүй учраас хүнтэй холбоотой одоо тэр тэнцсэн үү энэ хэдэн оноо авсан гэдэг юмд хариулахгүй. Шалгалтын эцсийн дүн журмын дагуу эрүүл мэндийн яамны дэргэдэг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулж сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авч тэнцсэн хүмүүсийн нэрсийг эрүүл мэндийн сайдд өргөн барих юм байна. Тэгэхээр нэг хэсэгтээ төр орлон гүйцэтгэгчээр ажиллаа явуулж байсан 15 эмнэлгийн дарга эх 7 хоногоос тодорхой болох нэ.